Агуурын ирчүүч ир шинжээ алдчихсан юм байна. Тийм ээ. Тийм байна. Одохгүй та нар морь уралдаж бүх барилдах юм биш үү? Их чи нэр хүн гэдэг шиг юм эмэгтэйчүүд нар. Их чинь чиний хажууд. Эрэхтэй ганцхан үржилт хэрэгтэй бусдаар хэрэггүй л болох үзээ. Бүсгүүлтэй хамт шиг байна. Яг Энэ бүсгүүчүүдийн хаант улсыг дуудаж сэрээх хэрэгтэй баха. Одоо тэгээ хөвгөөд гисэн чинь заавал бусад хүнд харагдчихэж юм хийдэг болчихсон. Ингээд бусад угаасаа өөрийнх нь өөрт нь оногдсон анхнаасаа хуваалсан юм аа ингээд заавал өөр хүүхдүүд өөрийг нь харж ижил нэг юм хийн гэд харахгүй бол юусэн хамаагүй. Нэг тиймэрхүү үзэл бодолтой тэгээд одоо ингээд чи морьсон ч болно штэ тэгээд чамайг ингээд явлаа гэхэд би анзаарахгүй ч гэсэн. Би ч гэсэн өөрийг нь явахад анзаарахгүй. Дээдсүүд чинь төлөвлөгөө байсан. Эхнийх нь нөхцөл байдлыг хувьсгаж өөр уулгаж шин төвшөнд хүргэх. Хоёр дахь нь залуу үеийнхнийг дэмжиж үйлзэх. Гуравт нь бүсгүүчүүдэд тулгуурлах гэсэн 3 янз юм байсан. Гэтэл эхний хоёр нь явцын дунд 3 төлөвлөгөө болж таарсан. Одоо ганц л арга нь эмэгтэйчүүдийн арга байна. Нөгөө залуу үеийнхэн чинь овоо давлуун омглон байж байснаа. Сэтгэлээр унамтхай юм аа төхөрхий. Авал юу юм уу? Тэгэл амьдралдаа нухлагдаад ганц хоёр хүүхэдтэй болол тэгэл нөгөө эдийнхээ нэг болчихлоо. Тэрний дараагийн залуу үед нь гэсэн нэг гар утас шагайсан хагас монгол хэлтэй гадаад ганц хоёр үгстэй нэг гүлийсэн юмнууд л байна. Тэд бол утсаа харахаас бусад юмыг харахааргүй үрсүүд. яа. Найхаа өөрийг Яг үнэ. Нэрэл тийм байна. Юу бодож. Одоо тэгэхээр өвөө яг тэр 3 дахь арга бариллаараа нөгөө бүсгүүчүүдийн эрэгтэйчүүдээ зөвхөн үржилтээ ашиглаад арайны гайгүй өнгөтэй зүстэй. Тэгээд гений жоохон хөгжүүлвэл ямар өвөө. Тэгэл нэг Яхаар тийм арчааг болчдөг. одоогийн байдлаар бол эрэгтэйчүүд нэг тийм жоохон чадмаргүй. Угаасаа одоо бүхэл юмн дээр эмэгтэйчүүд хүч төрээд ороод ирсэн. Тэрийг бол ярьсан яриагүй айжмаар хүчээ авч байгаа зүг. Тэгэхээр тийм хүмүүс нь үрчээд байгаа гэж бодохоор амар харамсалтай. Тэгэхээр Та нар энэ толинд өөрсдийнхөө нуруу тэр далбаага хаа. Дажгүй шүү. барилдах нэ баг. Гурвалжин байна. Тийм үү. Тийм юм шиг хатаа. Тэгвэл ирчүүд нь байна. Одоо эрэхтэй байхгүй байна. Байхгүй наа. Нэг юм солон юм байгаа. Яг тийш дээ. Яг тийм байдаг шүү дээ. Оо яа тийм бэ. Яг иргээр дахиад гардаа. Яг. Энд байна. Хажууд манай нөгөө хин зогсож ирсэн бол оо яг шовтон шолон юм багс. Тэгээ урагшаага цодгор. Ер бол. Нэрийн моолцох шиг боллоо. Гэхдээ ганц нэг тулхтай байгаа байлгүй дээ. Байгаа. Өвөний хүмүүс ягаад насагт тусан сониуцсан гардаг вэ? Энэ үү? Яагаад гэвэл их мэдлэгнүүд болоод боолцолд ороод элдв юм сонирх завгүй болсон. Хамаг цаг хугацааны сурч. Хамаг цаг зориулах юмын шавхруулах цалингаар та нарыг ажилуулж энд төвлөр гэж суулгаад байна. Ямар ч лсэн тэр цайд нь үлсэх. Өөргөө тэгээд нэг амжилт чаар хэмжээний бусад алхтын төлөвлөсгөргөө баялуулахааргүй. Чамайг хөгжих талаар цалинжуулах юм бол чи тэр ажлыг хийж яа. Тийм болохоор нарийн судалж байгаад энэ яг тэд хоногийн дараа гэхэд үлсэх болно. Тэд хоногт энэ нь хүрэх ёстой гэд нарийн тооцоолж өгч цалин гэж өгдөг юм. Яа, ямар амир юм бэ?
Ихгүй хитэрсэн ихийг өгвөл яах вэ? Ажилдаа анхаарч өгөхгүй өөр юм сонирхоод явчихсан шүү дээ. Тэр нь яг дөнгөн данган хүрмөр аятсан байх ёстой. Одоо тэгвэл бид нар иймэрхүү энэнд хамаарагдахгүйгээр их чөлөөтэй байхын тулд яг хэвээр юм бол ажил хийх байх хэрэгтэй юм дөө. Энэ цаашаа Бүх тогтолцоог нь унгааж угаал доороос нь дахих эхлэхээс өөр замгүй. Ихгүй шатандаа та нар чинь аюулгүй арын хаалга шудраг уусаар хэлдэг шүү дээ. Тогтолцоотой тэгжээс таандыг хямдаг юм. Танаа томын хэлтгийг ахлагч хорооны ахлах байл. Эд чинь тэр их мэдлээ дархлаа барихын тулд хянахын тулд би болсон алга шүү дээ. Тэгвэл амар том тогтолцоотой. Оо маш олон. Буруу талаараа бол нэлээд сайн тогтоон барьдаг шүү. Тэгээд эрслэн босъё гэхээр хизээний таанд жижиглээ хуваацсан байх бол. Тийм байна. Тэгээ бүр тулаад үзэх юм бол танаа ах トゥ хамаатан садмууд хамсаатан байх бол. Ингээл чи яах. За бол. Ама хэмхээд хийлгэх бол. Ингэж амьдсанаас сурах амтраг байдаг юм шүү. Тэгээд жоохон Хаяач нэр юм. жоохон зугаалах хэрэгтэй шүү дээ. Өөрсдийг нь өөрсдөр нь тамд амьдруулж байгааг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгж үз дараа нь жинхэнэ том руу наваачих шүү. Тэрнээс жаргаж угаад том руу нь явуулж яах юм. Өөрсдийг нь амьдаар нь хатаа. Дараа нь том руу нь очиход ядаж ачаалал ийм байдаг гэдэг дээр дассан байх бол. Дэг жормонд чамархан орно гэсэн үг. Рууны явахт замыг нь зааж бэлтэж шүү. Үүнийг юм асуулт. Бараг өөрсдөө заавал бэлдсэн. Амар залуудаа хүн алаад тэгээд тэрэндээ амар гимшээд олон жил шанд суугаад тэгээд үлдсэн жилдүүдээ тийм сайн хүн шиг амьдсан ч гэсэн тамд очих юм болов? I feel it coming down, she said in my heart and in my head. Тэр ялаа төлсөн биш үү? Хоригдоод тэр дөрвөлжинд хамаг цаг хугацаа гэх зүйлээ амьдараа төлсөн юм биш үү? Тэгэхээр амьдараа төлсөн болохоор тамд дахиж төлөх шаардлагагүй гэж үү? Энэ бол газар ертөнцийн одоо хүмүүсийн хууль. Нөгөө тал нь бол далд хүчний дараагийн төвшний хууль шүү дээ. Тийм. Тэгэхээр бас шийтгэндээ. Тийм үйл хийхгүй байх эрх нь сонголт нь өөрт нь байсан. Тийм хийж дуусчаад харамсна гэдэг чинь ямар хэрэгтэй гэж. Тэр оюун ухаанд хүн мөн гэж. Ого. Ингээд жоохон хүүхдүүдэд ягаад төсөөлийн найз гэж байдаг вэ гинэ? Ингээд жоохон хүүхдүүд төсөөлийн найз гэх нэг тийм сонир байдаг. Өөрийгөө оюун бодолтой найзтай байна гэж төсөөлт юм болов эсвэл тэр найз нь үнэхээр боддоор харагдаад сүншиг харагдаад идэм болов уу гэж. Тэгээд жоохон том болоод ирэнгүүт тэр найз нь алга болоод тэгээ нэг санахаа байждаг юм билий. Яг бодит бол биш. Аа гохсон юм болохоор мэдэхгүй бай. Тэгэхээр хилээд яах вэ? Яг уяатай ч гэдэг. Юу хариулмааргүй. Тэгээд Одоо бол хүн болгон л төсөөлдөг болсон шүү дээ. Гэхдээ төсөөлөл бодит байдал хоёр өөр. Тийм биз? Энэ яг тийм манарцсан хүний юм шиг юм ярих гэдэг шүү дээ. Манарцсан, мансуурсан, илий балай гэх юм уу? Үүдтэй жоох хүүхдүүд нөгөө тоглох хүн амтангүй болохоор эндэл баг галзуурч байгаа юм. надад нөгөө нэг хар Тэгээс санагдсан. хүмүүсийн юу л санаанд орчихно.
Төсөөллийн гэхээр хан нам дээр гарч ярьж мэр гэсэн. Тэр чинь бүр хурц өвчин болоо явчих тийм аа. Тэгэхээр арай хөнгөн юм Тэгээд гэдэг. жахуудууд нэг удахгүй найзтай болонгуудаа тэгээд төсөөлийн найз нь алга болсон. Тэр Дараа нь яриад идэв. тэр яг Тэгээд Харин хэлээд та нарт яг тийм тохиолдож байсан. үгүй байхгүй болохоор мэдгүй. байж магадгүй мэдгүй нэ. Тэр Зүгээр дэвтэр дээр л нэг хүн зохиож байгаа ярьж байгаа юм шиг биччихсэн. Өө ингэсэн эхнээс галзуулж бэлтгэх юм болов. Тийм болов. ямар авир. Гэтэ төсөөллийн тэв байгааг болохоор сайн хэлж мэдгүй байна. Төсөөллийн гэхээс илүү өвөө нь бол баг балчир хүүхдүүд бол цэвэр эрчимтэй байдаг учраас энэ тентхийн хийд өртөө зүйлстэй харилцах гад байдаг тал бий. Өө тэгээд ийм асуулт байна. Ачиж. Ингээд хүүхэд нохоо хоёрт сүнс харагддаггүй гинэ. Монголчууд болохоор хүүхдүүдээ 3 нас хүртлээр тийм сүнс хий үзэгдэл харж чаддаг гэж яриад байдیں۔ Тэгээд хүүхдүүд ингээд шалтгаангуйлаад байдаг тийм сүнс хараад уйлаад байдаг юм бол үгээд бас бодчих. Энэ харуугаар дүүрэн байдаг. Тийм байхад цэвэр эрчимтэй хүүхд яг мэдрэх нь шүү дээ. Мэдрэмжиг, харамчиг. Бас нөгөө цэвэр ирсэн учраас яг илгээгдэж дээрээс ирсэн гэдгээр жоохон бохор зовоон тийм зүйлсийг харахаар сөрөг талын байхаар яг айн ойлын цочин. Тэгвэл нохой яг хардаг болов. Ингээд Яаж хардаг юм бид нар мэд. Хойныг гэтээ Хардаг биш, үнэртдэг. мэдрэмж одоо тийм үнэртэх юм хүмүүсээс бүр Яг л оноо харваа зүрхтэй адилхан байхгүй юу? Сүнс нь орж ирж байна гэдгийг яаж ичмэл нөгөө яг мэдэрсэн шиг нохой хамраараа үнэртдэг байх. өө хүнд их боломж юм лээ. Нохойноос асуу. Хэлэхгүй шүү дээ. ингээд бүгдээ хов гэж Хов гэвэл коммент Тэр хоо гэж таны өмбөө. өө мэлэдийн нэг ахыг нэг муулсан хүний комментэн доор нь хов гэжсэн нэг үнтэй болсон. Тэгснэ нөгөөх нь өмбөч. Яах вэ? Ол явахад лавс хэрэггүй гэдэг шүү дээ. Тийм учраас тэд угаасаа амьдараа тамдаа хатцсан хүмүүс. Нэрээ өө амар дэлбэрсэн байлээ. Сесвэрүүтэй даримаа гэдэг. Өөрийнхөө хийж үйлснийхээ асуудлыг шийдэж чадахгүй хүн бусдын асуудалд хутгалдах эрх байхгүй. Тиймэрхүү хүмүүс бол хэдийнэ шийдэглээ амьдараа төлж яваа хүмүүс шүү дээ. Төлөө тийм зэрэг тах юм л. Ямар ч өөрсдийн гэрх чөлөө гэж байхгүй. Тэдэнд нэр алдар хэрэгтэй. Бас тогтсон орлого хэрэгтэй. Гэвч тэр зүйл нь үргэлж өөрт нь ханамжгүй санагддаг. Тэгэл тэд араас нь хөөцөлтөл байдаг, биеийн дийлэхгүй илэгдэж байгаагаа тэд анзаардаг. Оюун санаанд төвөгжөгдсөн хэсэгтэй л нэг худган доторх мэлхий луга. Өчөөхөн юм тэжүүг. Тийм хүмүүс тэгжил дуусах ёстой. Гэхдээ тийм амьдралаа тэр өөрөө сонгосон шүү дээ. Үгүй Ядаж өндөр ургаад сүүдэр болж чадахгүй юмтай жишгдэх нь дэмий хэрэг байдаг. Дээшээ хүмүүсийн зөвлөл рүү яах вэ? Ургасаар сүүдэр бий болдог байх нь шүү дээ. Харин доороо байдаг зүйл доороо л байдаг. Тэдэн дээшээ ургах хүсэл байхгүй. Эргэн тойрныхоо хэдийн юмнуудаа илдвэр хэлэх чинь гээд адилхан байхыг сонгодог гэсэн үг юм.
Тэгээд дээшээ тэмүүлэнгүүт нь татаж буулгаад өөрсөнтэйгээ адил төвшөнд байхыг хичээдэг гэх үү дээ. Би нэг ажилтаа олцоод гарч чадарч болох уу? Тэгээ. За. Ажилт гэсэн юм байна. За тэгээд Хүн ягаад сүнсэнд даруулдаггүй гинэ. Юуган таныг танаас өмнө асууж исэн ч гэсэн рекорд хийгээг болохоор мартсан байна. одоо бол хүмүүс их даруулж байгаа. Үхлийн элчнэр маш ихээр ирсэн. Та нарыг шөнө болгон мандж байгаа. Гомдхол юм бол зүудэндээ явчих шүү дээ. Тийм учраас хүн зарим нь цочид сэрэх, зарим нь нойр нь хөрөхгүй байх тал бий шүү. Хүмүүс сүүлийн үед амар ихээр олноор шүн дээр сэрдэг болсон гэсэн юмнууд айгүй их сонсож байна. Хажууд нь үхэл хараад зогсож байхад хүн сайхан унтж чадна гэж үү. Тамаг цаг нь болохоор авч явнаа гэдэг дээрээс нь хараад байл ямар. Хүн хараад байвал тэгээ мэдрэгдээд Эвэл хүмүүс харж чадахгүй шүү дээ. Харин эрчмийн бол багсаг мэдэрч тавгүрэх болно. Чи дараа нь явна шүүхөө. Би тамаг харж байгаа. Ингээд нэг илч тохоогоо тавьчихсан байвал яах вэ? Чиний цаг дуусах гээд байна шүү. Би чамайг авч дээш нь тушаах ёстой гэд хажууд чи манад байвал ямар вэ? тэр өвөө тэр эрдэлгийн ил чинь хүн болгон дээр байх юм уу эсвэл зарим хүмүүс юусэн анзаарахгүй байна гэж байна. Би бол үхсэн юм шиг л бодож байгаа гэдэг. Тэр илчгээд байгаа зүйл чинь та нарыг эхлээд ихийн хэвлээд бүрэлдэхээс хөргөж өгсөн зүйл чинь байгаа. Хөргөж өгд юм уу бүр. Сүмсийг хөргөж өгсөн байна. Одоо буцааж авах гэдэг шүү дээ. Илч гэхээр хөргөж өгөө буцаагаад авах. Анарт амьдрал өгсөн бас буцаагаад авах хэрэгтэй гэдэг байна. Тэгээс та нар үхэлгээд бүр айгаад байна шүү дээ. Биш. Тэгэхээр намайг танд юм тий. Танилгүй яа. Тамайг хөргөж өгөөд ээжийн чи хэвлээд суулгаж өгсөн байх шүү дээ. Сүнсийг. Тэрийг төөрүүлэх боломжтой юу ямар нэгэн байдлаар дүүр мөрөө хөвөлхөд ч юм. Гэтэ ингээд бэжсэн дээр хагаад тийж үхээ тэнгэр рүү явах юм шүү. Тэгвэл хэрвээ Юу гэж тэнгэр рүү явах вэ? Эхлээд хэн нас барчвал гэж бодох юм. харин тийм учраас унтах үеэр чинь тавгуурхуулж байгаа унтна гэдэг чинь хагас ухлыг хэлж байгаа. Тэр чигээрээ унтахыг үхэл гэдэг юм. Хөшөөд юулчгүй болоод болох нь шүү дээ. Хагас өх үеэр дэрэгдээс чинь гарч ирж байна гэсэн үг юм. Манад. Эхлээд цаг нь болсон билүү болоогүй л гэдэг ч юм уу заавар хүлээж иж болно шүү дээ. Тэгээд за бүгд зэрэг бөөндөө их зарлиг байж болно. Тэгж байгаа л 60 тоолоход гэсэн шүү дээ. Та нарыг 60 тоолохын дотор л сая 800-ыг нь авч чадах хүч би нэг дор. Айхтар хүч байна уу? Яагаад ийм сайн 800 авах гэдэг юм бол Хийж үлдсэн чинь тийм төлөөстэй учраас одоогийн монголчуудын авсан бол төл үйлдсэн бол хариуцлага хүлээ. Тэр гимших энэ төр хэрэггүй шүү дээ. Тэр чин тэр зохиосон шашин шүтлэгч л байдаг баг. Тиймээс тэд өөрийн гэсэн бүлэгтэй, өөрийн гэсэн хөрөнгөтэй байдаг үзээ. Өвөл тэнгэрийн хууль цааз хатуу. Танаа энэ хүмүүсийн зохиосон шашин шүтлэг бол хажууд нь юу ч биш. Тэгээл ойлго. Нэг Помпей гэж хот байдаг байхгүй юу? Галтуул байдаг байсан. Тэгээд
галтуул дэлбэрэнгүүд амар хөгжил цэцгэлжсэн хотуудын бүх хэрэгтэйг тэгээд нөгөө барилга байшин сав гэдэг бүгдийн юучгүй үнс нуран болгоод хайчихсан. Тэгээд зугтажсэн хүмүүс нь тэр угаарын хийч юм уу тэр юмд бодоод ингээд зугтаж явахтанаас урсчихсан. Тэгээд амар олон 2000 гаруй жил нөгөө хөрсөн дор ингээд булагдсан байж байгаад тэгээд саяхан тэрийг нь ухаад олсон чинь нөгөө хүмүүсийнх нь биеэр нь яг ингээд чулуудчихсан. Яг тэр зугтаж байгаа байдлаараа нас устгацсан одоо музейлоод амир үгүй харагдчихсан. Тэд ч яг хөө тэгээд зугатаа чадсан юм байна. Та нарыг бол 60 тоолохын дотор унтж байхад нь гэсэн дүрмтэй байгаа шүү дээ. Үүн тэр элдв юм хүм үзэгдэх мантай. Яг сайхан догдорж явах оронд нь гэсэн үг. Оо хизээ юм. Хэлэхгүй. Өвөө тим юмд оролцдог нь биш. Өвөө нь бол ангаах бас номнох чиглэлээр л явна. Тэр аллах хэдлагын юмд оролцохгүй шүү дээ. Яг хөө тимнээс амьд мултраад гараад ирвэл өвөө домноод өгч болно. Одоо энэ зүйлийг энэ өрсөд сонслоо гэхэд хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад юм бол? Өөр юмар толгоогоо болгосон учраас. Тэр зүйл нь хэдэн мянган жил энэ хүмүүсийг боолчилж байгаа хүч юм. Өвөө яг тэгээд сая хэдийг авна гэвэл амар хүн бөөгнөрсөн газар олон хүнтэй байх үед яна зүтэй. Харин тэгэл олон хүн чинь Монгол газар нутаг өөргөн уудам. Тийм олноор нь олон газар зэрэг анх хийх боломжгүй. Харин нэг уулын дор энд маш олоолаа байж шүү дээ. Тэгэхээр хотынхныг авчих гэх. Тийм байна. Энд байгаа хүмүүсийн амнаас бүгд барьцаалагдсан. Тэгэл ойлгочих. Бас шошиглогдсон гэсэн утгаар яригдж болно. Тэр нь та нарт нөгөө тарьсан хортой тариа. Энэ бол мөнхийн хараал юм. Та нар өөр улс руу зугтсан ч наад зүйлийг ч хугацаад дуусгах л болно. Энэ хорийг нь хүмүүс өөртөө дор бүрний цэвэрлж чадах юм уу? Чадахгүй. Та нарт тийм айхтар хүчтэй эмнэлэг үлээ. Тэр эд эсийн төвшөнд гэж ярьдаг да. Тийм хэмжээний шинжилгээний зүйл байхгүй. Ирээдүйдээ гарч ирэх болов тийм. Ирээдүйдээ тэр хорыг нь ангаах тийм зүйл гарч ирэх болов. Хэдийний тооцоог нь хийцэн шүү дээ бүр. 8-аас 5.5 нь хэвлэгсэн. 2.5 л амьд үлдэнэ. Тэгэхээр нөгөө 3 гэдэгтээ тэдэж байна. Тэгэхээр явцсныхан дараа л боломжтой. Гэтэ баг явчих юм байна тийм. Зүгээр л таатай харж байхад л бол нэгэнт бүгд хийлэгцсэн юмыг яарж яах юм. Тийм байна уу? Яарч хөдөлж явах угаасаа урт наслахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэл айжмд нь гэсэн утгач байж болно гэсэн үг юм. Та нарын хүүхдүүд жаалуудад хийж туршиж байгаа гэсэн. Тийм үү? Тэв. Саяхан Заавал эмэгтэй хүнд ямаа шиг цэцэг өгснөөс тийм юм тарь гэсэн үү? тэгсэн үү? Тэгсэн. Тэг чи хин гэдэг үү? Та нарыг биеэ үнэлэгч болох шаардлага тавьсан юм шүү.
олон хүнтэй зэрэг хорцоход тийм юм аа тариулсан байх шаардлага тавьж байна гэж. Амар төвшин гэдэг юм. Тэгж санагдахгүй юу? Засаг дарахын орлого гэж. Та нар тэдний хизээний бараа нь болцсон биш үү? Монгол газар нутагт аялал жуулчилдаг гэдэг хүмүүсийн тал нь эмэгтэй хүн сонирхож ирдэг юм шүү дээ. Чингисийн Монгол эмэгтэйг эдэлж гутааж доромжлох нь өвөг дээцийнхээ өшөөг авч байгаатай тэнцэнэ гэж үздэг юм. Гэтэл харин ирс ийм тийм гэд өөрийн хідэн болохоор арчаагүй. Харин ирс нь болохоор тийм санаа агуулж явдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэгчгээд сурталтаад яваад байдаг. Тэгэл нэг хэдэн эмс хөөхөн дээр наан цаан усан жуулчт нь өвчин юмхам аваад бутсан юм байлгүй дээ. Тэгээ наад хөөхнүүдээ бүгдийг тарь. Тэгвэл бид очно гэсэн юм байлгүй. Бие үнэлэгчдийг л тийм тарилгад оруулвал таарах биш үү? Гүү юу? Тийм байна уу, гүү байна уу? Тийм үү. Тэгэхээр та нарыг цаг нь олвол харийнханд май гэдэг үг чадхал хүмүүс байна да. Эртнээс бие чинь бэлдэж байна. Хүүхдүүдийн чинь хүртэл. Гэтэл одоо ингээд гадныхан хийлэгтэй юм чинь манайхан бас хийх хэрэгтэй. Ер нь тэгээд харийнханд өөрсдөө гоож улсаа зарж чадж байгаа эрх мэдэлтнүүд та нарын үр хүүхдүүдийг хайрлна гэж байхчгүй. Яаж хийж байгааг эдэрхтний зарах ч юм уу. За тэгээд биелгийн үйлчлэг гэдэг лөө. Тийм юмд ч сийхгүй чадхал хүмүүс. Эртнээс биеийг нь бэлдээд тариад байгааг нь ер нь ойлгож байна уу? Үнэн худал гэдгийг цаг хугацаа батлаад өгнө. Харин тэр үед манай улаач энэ улсаас тэр чигээрээ зайлсан байх болно. Яагаад гэвэл мөнх нь ойлгомжтой болсон цагт улаач эндээс явах даалгавартай. Зэрэг дуусна гэж байхгүй шүү дээ. Сурах юм их үү. Нөгөө нь улаачиг энд уяад байхыг хүсэхгүй. Нэгэн ойлгомжтой юмнуудаа битгий зурвалд явуул гэж хэлнэ. Гадаа ямар сайхан нарлаг байна. Хамтаа гарьяа гэхэд өөрийнх нь төрөл нэгтэй, элэг нэгтэй, өөрийн хэлээр ярьдаг хэдэн үгүй бид нүхэндээ баймаар байна. Чи харин нааша манай нүхэнд ороод ирээ. Тэгээ хамт бөөндөө бай гэх юм. Эсвэл тэгээ зайл гэх юм. Тэгснэ наранд ингээд гадаа алхаад зугаалж явааг нь тэд харааш хоолж байгаа. Энэ тэнгийг хараач гэж. Тэгчгээд өөртөө болохоор нур зунахж байгаа тэр нөхөн дотроо байсаар энэ хоёрын хэн нь үнэн бэ гэдгийг удахгүй мэдэх болно. Ажаа вон хөрмөрд бидаа. За гэлэлээ.